татар ажиллагаа юу? Хөөе би юмуд авчирсан юм шүү. Хүмүүст үзэгчтэй. Тэгээ өнөөдөр мэдээ болгоно хүрдэг кино бидний Би өнөөдөр дахиад. мэдээ уншиж байгаа юм шиг болж байгаа шүү. Юу яцгаан байна. За тэгээ. За. За 3 2 1. Яг татар шиг уулгалж довтхон гэсэн үг. Одоо ингэ шууд хэл гарна үстэй. Чи тийм хүн юу? Тэр банкда бүхнээсээр ажиллаж болохгүй заа юу? Миний охин чи ястаа хөрөнд толгойтой олчлаа ш. Чи тэгээд охиноо яах гэж байгаа? Юу яцгаан да. 107.5 болон 79.7 дэлгүүрээр хүрдэг кино бидний өнөөдөр подкаст эхлэхэд бэлэн болсон байна. Yay! Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн өнөөдрийн чихэлтгүүр нь байнга хөтөлбөрөөр Их нэмэн болон. мөнх өчрнөр байна. За тэгээд бид хоёр өнөөдөр Монголын ер нь хамгийн сонирхолтой кинонуудын орчин үеийн хамгийн сонирхолтой кинонуудын нэг ярих онлно. За энэ бол 2010 оны татар ажиллагаа. Яа. Оо. Тэгээ татар ажиллагаа болонгууд criminal comedy гэдэг жанр орох юм билээ. Тэгээд ер нь бол нэг тийм үндсэн иймэрхүү киноны концепттэй байгаа шүү дээ. Холливуд ч гэсэн нөгөө одоо нөгөө bromance гэж ярьдаг. Yes. Одоо юу гэдэг ч үгүй nice guys, rush hour тэгээ бидний дуртай те bad boys гэх зөндөг кинонууд байгаа шүү дээ. Ер нь яг тийм л жанрын кино шүү дээ. Цагдаа биш дээрэмчд ч гэж те. Яа, гэтээ ер нь айгүй сонирхолтой би ингээд татар ажиллагааг угсаа мэдэн штэ ер нь бол үзэж байгаа хүн байхгүй шүү дээ. Одоо шууд спойлертэй ярина шүү дээ. Тэгээ би сая төвлөлтөд зориулаад нэг үзсэн чинь ингээд ёо амжилт олдог байлоо олдгүй байлоо гэдэг юм би марцсан байгаа байхгүй юу. Тэднэрт яа бүтэхгүй гэжсэн чи бүр амар тэнэг азар ингээд мөнгөтэй болчихж байгаа байхгүй юу. Ёо. Тэгээ энэ кино чинь нэг цаг 20 минут л кино. Тийм цаг 30 минут нь л. Цаг 30 минут арай үргэлгүй. Арай үргэлгүй. Тийм яг тийм богинохой хугацаанд ер нь бол айгүй бүтээлчээр хийсэн кино байхгүй тий. Яг зураг авалтын сетүүд нь хитгэн сет дээр ингээд ээлжлэл зураг авцсан. Тэнгүүтээ зохиол нь амар сайн. Тэгээ жүжиглэлт нь бүр амар сайн бүр бүгдээрээ ингээд дүртэй тохирсон тэр нэг химэлээ компьютерийн нэг awkward guy чинь. Харин би тэрний нэг төрөөс болоодох юм. Юу тэгээ яг зураг авалтын сетүүдийг нэг хитгэн гэж ерөөхдөө голж болох юм л яагаад тэр чинь бас Москвад зураг авсан юм бэлээ. Яах гэж нөгөө Москва Орос Монголыг хамтарсан кино гэж явдаг юм билээ. Тийм нөгөө Оросын нэг жүжигч Дмитрий Певцов гэдэг жүжигч тоглосон. Тэр юу чинь компьютерийн awkward guy гэлбаа шүү дээ. Гэлбаа шүү дээ. Тэгээ нөгөө би тэр мөрийг бүр ингээд аль жоохон багс ихлэл үдцсэн байгаа шүү дээ. Тэгээ нөгөө яг юу болдгийг марцааг үндэ инээлэгдгийг санаад байдаг. Тэгсэн чи төгсгөлтөн тэр нэг нөгөө балаа юм шиг ажиллагаан дээр хэрэгтэй юу лаптоп биш десктоп аваад ирдэ шүү дээ. Тэгээ тэр чинь сүултээ гардыг байдаг шүү дээ. Албаар тэгээд гарч ирсэн гэдэг. Угаасаа нөгөө тий. Гэтэ нөгөө манай гол нэрийн нөгөө амархууг нь тоглолт. Тавина. Тулгаа шүү дээ. Тулгаа бүр ингээд нэг үнэн common sense-тэй гараагаа байхгүй би энд итгэхгүй байгаа гэсэн. Нөгөөс нь бүр албаар нөгөө юугийн сүрэлэх гээд тэгээ хоёр гажим авчирсан ингээд яаж яваад би нэг ганцаараа дийлэхгүй шүү дээ. Тэгсэн мөнгөгүй гэсэн. Нөгөө сааталхад орсноо буцаж гарахтаа та нар тэгээд надад буцааж өгөх юм. Яа, үнэн татаацаа. Татар ажиллагааг топ 5 жив өгөхгүй юу? Яг ингээд 2010 оноос Монголын кино урлаг хөгжилт бүр яг ингээд таг зогссон заяа. Тэгээд нэг одоо сая бавгаалгасан сэрсээ сайл хидэр гарч ирэл гайгүй болж байгаа юм болов гэж би боддتي. Тэгэхээр ингээд яг 2010 онд ийм кино гарангуудаа тэгээд энэс цаашаа гарсан өлтөг кино байгаа юу гэдэгт надад амар хэрэгэлцтэй байгаа таахгүй юу? Байгаа юу? Үнэн аль 8 онд би Балан гэрэг 8 оных гэж надах юм. Ингээд мэрсэр ингээд ноён солиод молоод ингээд гарч агаад 10 оноос хойш ингээд үнэн чалганы кинонд гардаг болсон. Яа, бүр ингээд бүр яг ингээд кино урлагийн хөгжил бүр яг эрт тагсан. Энэ болохоор татар ажиллагаа болохоор юм бүр амар өндөр бажеттэй гэвэл бас үгүй байгаа. Үгүй нэг юм дунд бажеттэй. Тэгснээ ингээд тэг хит амар элгийн гааюуд ингээд тоглолцсон. Тэгээ бүр ингээд амар
нүсэр төсвөр бүтснүү гэвэл үгүй тэгсэн мэтлээ ингээд яг сэдүүдээ айгуу гоё зассан тэнгүүдээ ингээд тэгээ амбар шатааж матаагаал тэгэл that's it тэгээд нэг банкт хэдүүдэр төрүүлсэн өмнөөс л тэгээ нэг банк олох газар тэгээ татар ажиллагаа анх трейлер ингээд би трейлерыг олж үзсэн. Үгүй трейлертэй амар чанартайсан дээр трейлерын үзэрээ. Трейлер гаргацсан байсан баг. Гаргана. Амар юм акшн тэгснэ юм амар бөөн цуснуу ч юм уу болж болсон ёо. Тэгснэ постэр нэг хэд ууртай царилцсан гарууд. Яг тэр үеийн модод гарсан кино гоохгүй. Амархуу дуучин чинь яг тэр үед бүр суперстар байсан шүү дээ. Тэнгүүд суперстар дуучин авчраа дээрэмчний дүр тоглолцсон. Тэгснэ нөгөө Эрдэнэ үлэг жүжигчин чинь нэг юм амар юу топ гайн дүр тоглолтгоор алдартай нэг чанга залуу мач хоёрын дүр ч юм уу те. Харахаар угаасаа нэг юм чанга залуу шүү дээ. Тэ Эрдэнэ үлэг. Эрдэнэ үлэг ч бас өөр найруулагчтай хэмрэг найруулсан. Хэмрэг найруулсан. Юуг найруулсан? Үргэлэг хоёрыг найруулсан бас. Тийм. Эрдэнэ үлэг найруулагч бас яг гоо жүжиг. Эхлээд нөгөө драмын театрын жүжигчин байжгаад тэгээд ингээ яваад. Хөлтийн Эрдэнэ үлэг найруулагч ингээд одоо юу вэ штэ. Одоо тэр үеийн сөөсийн төгсөл гэх юм уу? Тэр ангин амар чанартай юмсан. Гавьяач бол тэр амраа. Холливуд амраа. Тэнгүүдээ ялалтаага. Эрдэнэ үлэг үү? Тэгээ өөрөө. Хэдүүл амар үеийн хүн шиг. Чи нөгөө үргэлэг дээр чи ер нь бол ангиараа хийцэн кино юм байл шүү дээ. Хөө тэгтээ бас нэрэ татар ажиллагаа гэсээс Эрдэнэ үлэг жүжигчин чинь Монгол хаан дээр нөгөө гол дүртэн тоглолт шүү дээ. Арчуг хаан гэдэг. Тийм шүү дээ. Тэгээ тамгуу төр бол сая нэгсэн. Үнэхээр олон төлөнтэй боллоо. Тамгуу төртөгтэй бас угаасаа айгүй чанартай. Яг тэр төсөн мөсөө инээ тэрэ мөнгө завшсан. Тэднийг нь бүр яг анаад бүгдийн зүгээр ингээ уран бүтээл талаас нь аваад үзэх юм бол айгүй чанартай болсон юм шиг. Би яг үзэх юм л дээ. Тийм угаасаа яг чанартай болсон юм шиг л олон улсад угаасаа тэгж амар олон нэртэй явсан тийм жүжиг бол Монголд бол байхгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь угаасаа манай лавг сөрөн агсан маань зохиолыг бичсэн. Зохиолыг бичсэн. Тэгээд өөд болоод удаагүй байсан тий. Тэнгүүд нь ингээд Монгол хаан жүжигийг гаргаад одоо Монгол хаан ч ер нь сая баг ремейк хийгдсэн гэд хэлчих болно шүү дээ. Жүжигчдийн баг бүгдийн солиод хувцс дизайнуудаа бүгдийн солиод, найруулгаа солиод, жанраа солиод. Тэгээд бүр яг анх 2099 онд гарч илүү. Тамгуу төрч анхны хэлбэрийн лавг сөрөн агсан зохиолыг бичээд мэдгүй байна. Тэрэн дээр яг анхны найруулагч нөгөө одоо X2 production-ы найруулагч за стоочлаар би нэрийг марцлаа. Нэг айгу мундаг ах байдсан шүү дээ. Ямар хаглуу байна уу? Биш. Шал өөр. Тэгээд тэр найруулагч анх найруулж исэн байлээ. Тэгээд тэр найруулагч анх найруулад найруулах юугаа үзүүлээд анхны яг жүжигийг тавилтаа үзүүлж байгаа шүү дээ. Лагсураа гэсэн бүр амар дургу байсан гэсэн. Бүр яг хэлсэн үгнүүдийг найруулагч нь бүр тод санд юм билээ. Хувц хэрэглэл үзэн ядмаар байна. Энэ дөрүүдийн чинь жүжиглэлт үзэн ядмаар байна. Бүх юм нь үзэн ядмаар байна. Тайз үзэн ядмаар байна гэж хэлчихсэн юм бил. Яа, айгуу хатаа шүмжилж байгаа шүү. Тэгээд яг хэрэг бас бодогдсон лагсураа гэсэн маань нэг шинэ хөлбрийг нүцсэн болгоод. Тийм. Тэгээд би бас энэ дээр нэг юм хэлбэр авах 10 жилийн хамгийн дуртай одоо сургалтын хөтөлбөртэй хичээл нь уран зохиолоос ахгүй юу. Тэгээд угаасаа Монгол хаан ч гэсэн уран зохиолын 12 дахь ангигийн номонд байдаг л уран зохиол 12 дахь ангид урддаг лүү. Битгэхгүй. Тэгэхээр ямарсан би уран зохиолын номондоо ахлах ангийн ангид Монгол тамгуу төрийг болно шижээсэн. Хорон гол хэлбэрийн. Тийм. Хорон гол хэлбэр. Угаасаа тэгээд уран зохиолын олж чаддаг. Угаасаа амар нэгтгэмэл уулгаад хорон голсон л байдаг л та. Тийм. За тийм л байна да. Тэгээд за чиний хамгийн таалагдсан хэсэг. Ер нь бол бүх хэсэг л гоё юмсан да. За хамгийн хайлайт гэх юм бол яг ингээд бүх юм болж байгаа шүү дээ. Яг төсөөлтөө тэр чинь дээр минь амар удаан өрнөж байгаа шүү дээ. Бүүн бодолцоо болоод яг амьдрал дээр гэсэн чинь ороод 5 минут болоогүй буцаа хөөгдө гараад ирдэ шүү дээ. Тэгээд тэр хэсэг бүр яг ингээд гэж ингээл болоо. Яг ингэсэн аахгүй. Тэгээд яг хэрэг яг кино тэгээд дууссан бол амар утгагүй шүү дээ. Бүр амар муу кино болох байсан шүү дээ. Би яг юуны төлөө ингээд бүтэн цаг хүлээж суусан ингээд. Тэгээд яг цаашаа өрнөлөө бүр амар сайн өрнөсөн юм шиг санагдсан. Яг кино тэгэл угаасаа ороод бүтлгүүдэд яасан бол энэ ингээд ийм кино болохоос байхгүй. Гой комеди тэгээд санаа нь болохоор амьдрал чиний хэд төсөөлсөн шиг идэж байхгүй гэсэн. Гэтэ яг ингээд төсөөлсөн шиг байж ч байгаа байхгүй хамгийн. Мэдгүй тэгээд бас нэг ингээд татвар ажиллагаатай ярихад мэдгүй ингээд найруулагч нь
амар controversial заяо. Ингээд жинхэнэ уран бүтээлч хүн байсан, өөрөө амар сайн сэтгэдэг, амар гоё юм хийдэг тип байсан. Энэ хүн ингээд улс төртэй холбоотой болсон. Тэнгүүдээ киноны гол дүрийн ээж байгаа штэ. Эхнэр манай хамгийн эхнэр тэр хүн болохоор одоо Монголын кино урлагийн зөвлөлийн дарга болсон. Тэгвэл энэ кинод ярих гэхлээр бүр ингээд амар олон тийм нэг тэ conspiracy theory ярих ч юм уу. Conspiracy theory-сээ дах чи юу аа. Тэгээд жоохон хил амттай л. Үнэхээр хил амттай. Гэтэ ер нь Баатар найруулагч өөрөө ингээд кино бүтээлээ туураад яваад исэн бол айгүй гоё. Би чамд хайртай хоёр ч гэсэн ер нь давжгүй штэ тийм үстэй. Би чамтай шүү дээ. Гэтэ манай хүн жоохон юун дуртайсан болов ингээд дуучтад дуртайсан болов. Тэгэхгүй дандаа болж тоглонгоо. Хөөе тэр үед хамхүйс та гоё залуу байсан бил шүү тий. Одоо яачаад байгаа? Одоо ч гэсэн гоё их ивэрэл. Амархуу бас нэг хэрэг мэр. За тэр мөр яах вэ? Ер нь л эдний бүгдийг найнаа тэгээ яг кино талаас нь бодоод үзэн. Одоо чинь бодтоо Harvey Weinstein заяа. За Тарантиногийн кинонуудыг продюсерлдэг заяа. Бүр амар хөгийн эрэхтэй гэдэг нь батлагдсан шүү дээ. Бүр шүүхийг ял авцаа. Тэгсэн ч гэсэн чигнээс орой. Та ингээд тэд нар хэрэг байлаа гэж Тарантиногийн киног үзэхгүй байх гэсэн үг шинстэй дуртай бол дуртай л юм шүү дээ. би Тарантинодос дуртай биш болохоор мэдэхгүй л юм л тоо. Айё. Гэтэ угаасаа ямар нэгэн юм хоёлаа баахан философи ясан яриад биш шүү. Татар ажиллагаа шүү дээ. Ой, Тарантиногоос татар ажиллагаа бүр яг Тарантиногийн кино шиг байсан. Тийм тий. Жохон цоснож багтай Тарантиногийн кино. Гэтэ Монгол кинод ихэд аваа хилдэн цосножтэй байсан биз дээ. Цосножтэй. Тэр нөгөө яг serious цосножтой хэсэг биш болохоор юм цоснож шиг санагдааг байхгүй. нөгөө гэлбай лөө. Тий. Гэлбай ингээд нөгөө Хатаг яаж бүжиглээ. Үгүй ёо. Монгол киноноос тийм хэсэгд харах юм уу ёо. Одоо яг гэхдээ тиймэрхүү кино байвал бүр амар бүтгэр санагдаад байгаа байхгүй. Яг Тарантино стилийн кино байгаа байхгүй. Үйл явдал хин тэндээ авчихсан. Тэгээд нэг юм хитэн бүтэхгүй гарууд нийлээд нэг бүтэхгүй юм хийгээд бүтлгүүтэй. Гэхдээ хамгийн сүүлд нэг эерэг төгсгөлөөр төгсөж байгаа. Яг л Тарантино байгаа зү. Тэгснэ амар инээдтэй гэж. Тийм амар инээдтэй. Ер нь яг Тарантино стилийн кино байсан. Тэнгүүд яг ингээ хуулбар юм уу хөрөөс хуулбар биш яг амар оригинал яг оригинал зохиолын санаа бол оригинал биш. Энийг бол угаасаа хүлээн зөвшөөрнө ингээд одоо яг тэр үедээ ч яг 2000 онд ч оригинал байгаагүй байхгүй юу? Одоо ч оригинал биш, ер нь хизээж оригинал байхгүй санаа байхгүй юу? Тэнгүүд энийг бол хайчиж болно. Яг зохиол нь өөр амар оригинал зохиол байгаа байхгүй юу? Юунаас санаа аваагүй санаавс эсгүүд байгаа л хальтаа. Гэхдээ яг юм хуулбарлаагүй, улаан цайн копи даагүй те. Хоёлаа ярьдаг та Монгол киноны дөрвөн хүчилтэйг юм уу байдаг гэдэг. Зойлоо ингээд яг гол дүр ихэд нэг дигээр нь дөрвөн хүчилтэй ярил л та. Одоо ингээд банк дээр тэгс хидэл байгаа шүү дээ. Тий, тэрийг бол тулгаа. За тулгаа болохоор ингээд тий бясалгал хийдэг. Тэнгүүд ном уншдаг. Тий 23 ийм жоохон попгаар байгаа байхгүй. Тэнгүүд Америк руу сурах хүсэлтэй байсан юм шиг байгаа. Тий эсвэл Америк визэнд ороод ганц ч. 23 дугаар сургуулийг нь би бол сайн ойлгоогүй. Тэр нь яадаг. Яг тэр үедээ бол мэдгүй л л да. Одоо бол 23 дугаар сургууль улсын сайн сургуулиудын нэг хийж авдаг байхгүй юу? Тийм тэгээд амар инээдтэй хэлсэн шүү дээ. Тэгээд амар ийм ухаантай гаяага тэнгуүдээ ингээд нэг ном уншсан. Том санаатай. Тийм нэг амар пашнтай байгаа байхгүй юу? Тэнгуүдээ амьдрал ингээд said no те ингээд амьдрал ингээд нухлуулах гээд байгаа. Гэтэ ингээд утга учиртай юм хиймээ гээд тэнгуүдээ нөгөө коли ягаа штэ. Коли бас тийм те. Миний орс цус зүгээр өргөдгөө Тэгснэ орс хэл мэдэхгүй гэж. Яа. Киноныхаа төгсгөл гарч байгаа гоо орс хэл сурж ихэлсэн чинь. Тэгснэ яг ингээ манай тулгааг киноны төгсгөлд зоригтой амар хүрсэн байгаа байхгүй. Кино найруулагч болсон. Тэнгүүд тэр чинь ингээд амар юм тийм одоо юу гэх том сэтгэдэг хүнд бол аягүй гоё мэрэгчл шүү дээ. Тэгснэ тэр нөгөө хиний амархуу жүжиг довчны нөгөө охиных нь шампуны рекламыг найруулж байрлаа. Тэр бол амар хөөрх хийсэн. Хөөрхийсэн шүү. Йоо, нэг тийм сэтгэл дулаахан хэсэгтэй. Тэнгүүдээ нэг ингээд чи ингээ хичнээн болохгүй бүтэхгүй тэнэг ингээд guys тэнгүүдээ бас юм шүмжилж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд том гарууд нийлээд мөнгө угаадаг тий Монголын банкар. Тийм. Ер нь бол тэгээд амархуу дооч маань энэ кинонд бас айгүй сайн жүжиглсэн. Нилийн яг жүжигчин шиг жүжиглсэн гэдэг байхгүй юу гэсэн чинь. Яг юм доочин нэг ч юм уу модельч ч юм уу ямар нэгэн инфлюенсер ч юм уу кинон дээр тавьчихсан нэг юм модон байгаад идэв шүү дээ. Юу хөгээд нэ. Яадгийн нэрж байгаа анхныхан киноны си. Одоо дахиад кино тоглоод хаална сайн. За тэгээ ер нь бол амархуу
Дуучин амархуу бол яг тийм байгаагүй яг жүжигчин шиг жүжиглсэн гэх юм сайн жүжиглсэн. Тэгээ санагдсан. Тийм. Тэгээд тэр хий Гэлба гэдэг ах бас дүртэй амар тохирсон. Тэгээд царай мэрэн ч гэсэн. Тэр би буруу санааг бол тэр ах чинь намин талтын дуучин билүү? Гүйлөө. Мэдгүй. Намин талтын дуучин байгаа. Юу вэ? Зүгээр адилхан юм уу? Адилхан. За мэдхгүй ямар ч байсан. Тийм. Жүжигчнийх нь нэр нь хэм блэ? Бацуг тэр мөн биш үү? Юу вэ? Юу баахан дуучинтай кино хийгээд идэв бэ юм ч тоо. Яа. Юу вэ? За номын талсын дууч. Брэд улсын гавьяд дуучин мэддэг. жүжигч. Гавьяд жүжигчин амар хүү нэтрий. Яа гайхалтай. Тийм тэгээд тэр угаас амьдаа хайртай байгаа хгүй угаас ингүүл шоронд ороод гээ насаараа ойлгох нь ойлгомжтой энэ тэргээд. Угаас найдан гарч бүтэхгүй гэдэг дотроо тийм бодцсон. Тэнгүүдээ нөгөө хиллүүл нөгөөдөө алуулчих гаддаг. Тийм. Ямар сургууль төгс. Энэ бол нөгөө толгой ингээ бивминтэн танилцуулт шүү дээ. Энэ болохоор ямар сургууль төгсөн энэ тэргээд. Төгсөөгүй шүү дээ. Төгсөн л гэж дээ. Төгсөн. Тэ нөгөө бас нөгөө надад ингээд яг ингээ машинаар ингээд тайлбарлаад идэв шүү дээ. Тэр мэр ингээд надад ингээд үнэхээр гоё хэсэг санагдаад байхгүй ингээд за ингээд төсөөллийн ингээд шууд ингээд тэр нөгөө хийс банкныхаа локейшнд биччихлээ. Тэнгүүд ингээд сууж агаад ингээд үнэхээр олон локейшн шаардаагүй те. Гэхдээ тэрийг ингээ бүгднгийн амар яаж ингээд юм уйтгартай бишээр бүгдээ ингээ ойлгомжтойгоор тайлбарлаж өгөө юм уу. Нэг яг киноны хэл амар сайн ч гэх юм уу. Яг гайгүй гэж хэлж болохоор санагдсан надад бол. Надад гэхдээ бас нэг төрөл яг энэ кино комеди биш зүгээр юм яг акшн триллер кино байсан ч гэсэн яг ингээд амар зүүн кино болохоор юм шиг санагдсан. Надад бол анх угаасаа юу яах гэсэн шээ шууд драм кино хийчихсэн гэсэн тийм комеди элемент оруулж ирээд. Гэтэ угаасаа юу тэр чиг нь комеди болгоч. Драм байсан бол зүгээр л Монголын драм. Драм бол биш яг юм акшн. Одоо бодтой яг татар ажиллагаагийн данаар ингээ бүх комеди элементүүдийг нь хасаад үзтээ. Тэгээ яг ажиллагаа нь бүтчлээ гэж бодоод үзтээ төсөөсөн шиг нь. Тэгээ ажиллаа бүтэж байгаа. Тэгээ дунд нь нэг нь үхдэг ч юм уу. Тэгээд Яа, мэдхгүй. Төсөөлөхгүй. Надад тэр яг нөгөө төсөөллийн эсгүүдийг нь бодоод үзэнгүүт яг юм амар бодтой харагдаад байгаа байхгүй юу? Амар юм. Болохоор харагдаад байгаа. Мэдхгүй. Тэр чинь зүгээр л нэг гай амар тэнэг төсөөллөөс шүү дээ. Тэгэл ингээл. Үгүй биш ээ яг нөгөө хийцэл талаасаа. Чанартай хийж болохоор юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэг угаасаа энэ кинонд бас нэг л шалтгаалт байгаа тэр нь voice over. Тийм шүү. Тэгтээ тэр нөгөө нэг эсрэг таллынх нэг юм мөнгө угаадаг бонс шүү дээ. Тэрнийхэн дүрд нөгөө инх баяр ах дуу оруулсан байсан. Харин тийм байсан. Би бүр тэрийг сая л анзаарсан бүр. Тийм тэр ах их баяр ах маань угаасаа голден хоолойтой зөндөө кинонд хоол Киминха хоолоо оруулчихсан. Дуу оруулчихсан. Тэгэхдээ энэ дэр нөгөө мимний хэсэг авбал бас амар гоо байгаа. Тийм нөгөө нэг юу хүүшээ шуураад байгаа юм. Тэр бол угаасаа мим болцоо. Бүр амар классик мим шүү дээ. Гэхдээ тэрийг одоо хинч татар ажиллагаа байдаг гэдэг нь мэдэхгүй байна. Би мэдэхгүй байсан шүү дээ. Би бас мэддэг байсан маа тэгээ харчаад нэр эн чинь нэрээ бас татар ажиллагаа гэх шүү гэж захиж бодож бодсон. Яа тэр ихтэй угаасаа үнэхээр классик мим. Тэгээд би энэ Reddit дээрээс бас гадны хүмүүсийн заяа Монгол хүн биш шүү. Нөгөө татар ажиллагаач доор англи сабтайлтай байдсан шүү дээ. Тийм үү? Тийм шүү дээ. За. Тэгээд гадны хүмүүс яг татар ажиллагааг үзээд энэ яг аль улс гэдгийг нь мэдэхгүй л да. Тэгвэр гадаад нэртэй л байсан ямар ч байсан. Тэгээд англиар бичсэн байсан. Тэр Reddit дээрээс нэг 3 комент бичиж одоо юу гэх авчирсан. Тэгээд нэг нь олонготой татар ажиллагаа such a solid comedy film гэж байгаа юм. Одоо энэ бол ерөнхийд татар ажиллагаа үнэхээр давгүй инээдмэн кино гэж байгаа юм. Тэгээд хоёр дахь нь олонготой татар ажиллагаа aka Project Tatar shit is funny as fuck for real. Хөөе, энэ киноныг ингээд сайн кино болсныг ингээд юу нотлохоо гэхэлэр Монголын хөрсөн дээр хийж байгаа комедиг нь англи руу орчуулгуудаа өөр улсын хүн ингээд ойлгонгуудаа амар комеди кино гэдэг ингээд инээгээд байгаа байхгүй өөр хэмрийг нь ойлгоод инээдтэй санагдсан гэсэн үг. Тэнгүүд хамгийн сүүлийнх нь одгонгуудаа татар ажиллагаа гэсэн ба зүгээр зөө. Тэгсэн ард нь хаалтан дотор goated comedy movie гэсэн. Яа goated comedy movie. Энэ яг энэ кино хэрвээ Америкт хийгдсэн бол яг нэг юм гол дүрд нь Адам Сандлер тоглодог гэсэн. Тэгээ найруулагч нь одоо хинч байдгийг.
Тэгээд юу гэсэн энэ л Bichon International Fantastic Film Festival-д Jury's Choice гэдэг Тийм үү? чагнал авч ирсэн юм бэл. Тэгэд ер нь айгуу сайн зарлаханд хүссэн юм биш үү лээ нөгөө трейлер амар акшн хийгээд тэнгуүтээ нөгөө орсон чинь драма минитер холилдсон байж байгаа тэгсэн мөртлөө хүмүүс айгуу satisfy болоод тэгээд нөгөө ерөөхдөө л тэр үеийн хүмүүс бүгдээрээ л нөгөө ангаараа очиж үздэг кино шүү дээ. Тим кино байсан юм шиг лээ. Тэнгүүд нөгөө гол нь нэг асуудал байгаа даа. Хүмүүс яг ерөөсөө энэ чинь юу кино акшн кино биш байсан байл. Бид нарыг скамтчлаа гээгүй байгаа байхгүй. Яг бүгдээрээ акшн кино төсөөлж орсон ч гэсэн акшн биш байсан. Тэр нь бүр ингээд нөгөө талаараа бүр эерэг болоод гэх юм уу. Амар гоё санагдсан гэж байгаа. Гэтэ яалтчгүй ингээд те одоо Монголын кино урлагийн ер нь ингээд шинэ өнгө төрөх болж гарч иж байгаа шүү дээ энэ кино ч. Яг тэр үед ингээд найзтайгаа нэг амар шин кино биш акшн кино гэж бодож ороод тэгээд ороод үзсэн чинь ингээд гараад ирэл тэр experience нь амар гоё яхаа гэдэг надад би бол яг 10-нд төрөөгүүдээ ганц заахан тий ерөнхийдөө л үзсэн бол айгу гоё яхаасан л гэж бодсон. Тийм энэ киног одоо яг тэр үедээ болсон бол айгу гоё бичлэгээр кино татчих үзвэл одоо нөгөө цаг хугацаа илэгдээд ямар нөгөө их сурвалжууд амжиж явсаар гад одоо олж үзсэн ч гэсэн айгу онцлохгүй бичлэгтэй нэг 480 маяар л үзэх тийм юутай болоод. Харин тийм ээ. Хөөе нэрэгтэй татар ажиллагааг дахиад ремастер хийгээд одоо ингээд бичлэгийг ингээд гайгүй сайжруулсан гоо та дээрээс нь voice-ийг ингээд одоо дахиж ингээд voice over хийгээд тэгээд театруудаар гаргавал надад бол тэр voice over бол дахиж сайжруулах шаардлагагүй санагдсан. Амар зөрүүцсэн шүү. Зарагдаагүй. Хэрвээ энэ кино шүү дээ миний бодлоор Америкт хийгдсэн бол заяа. Гол дүрийн дөрөвт заяа. Дуэн Джонсон тоглоо заяа. Тэгээд Кевин Харт тоглоо заяа. Тэгээд Райан Рейнольдс тоглоо заяа. Тэгээд Бен Стиллер дөрөв тоглосон. Тэгээд Бен Стиллерийн оронд хинч байдیں۔ Адам Сандлер ч юм уу. Яа, тэгвэл би наа кино чийзэж үзэх. Тэгээд бүр татахаар гоос тээ найруулагч нар хинч байдیں۔ Бен Стиллер ч байдیں۔ Яа. Гэтэ энэ айгуу сонирхолтой. Одоо Америк киног ингээд Монголд ингээд хийсэн бол гэж ярьдаг байсан шүү дээ. Гадаадын киног ч юм уу тий. Одоо Монгол киног гадаадын хийсэн бол гэж ярьж байгаа болохоор энэ кино бол амар битэн шүү. Би ер нь зориг тавьсан. Би ер нь татар ажиллагааг Америк ремейкийг нь хийн. Юу юм бэ? Монгол найруулагчид зам чи Монгол кино л олж өгч шүү дээ. Үгүй би Америк ремейкийг нь хийн. Яагаад чи ингээд илүү жоох эпик хийн. За тэгээд татар ажиллагаа киноны хувьд бол ер нь бол ийм байна. Тэгээд товчхон хэлэхэд ер нь бол татаадаг кино. Yes. Тарантино стилийн кино. Жохон цусна шиг. Тэгэл ер нь болоо доо. Тэгээд татар ажиллагаа үзээсээ үзээгүй үнж байхгүй байгаа л үү те. Яг тэгээд дахиад үзцгээгээр гоё бөөнөрөө найзуудаараа ч юм уу гэрэх нараа ч юм уу сууж байгаа. Үзээгүй байхгүй ингэж байгаа. Манай их ерөөс үзег байхаа. Битгэхгүй татар ажиллагаа үзээгүй мэд юм уу? Үзег байхаа. Тийм. Тэгэхээр би баг бодоход ингээд бараг 10 жилийн өмнө үзсэн байгаа байхгүй. 10 жилийн өмнө юу тач одоо итгэв тийм. Би бол 10 жилийн өмнө татар ажиллагааг зөв хэлж чадахгүй байсан юм байна. За. Гүүштэй юу яриад байгаа юм бэ? Тийм байгаа сте. Мэдхгүй би бол нэг тийм 8 10 жилийн өмнө үзсэн. Нэг тийм баха би нэрэн гэсэн амир жоохон байхлаа үзэж чаад тэгээ мартаад нөгөө тэр үед ч яг амархуу амир од идэг гэсэн тэгэл амархуу арт юм байна гэл тэгэл нэг сонин хаалзангаа гарч ирээд тэгэл нөгөө нэг зайлвал тийм тэгэл тийм татар ажиллагаа бол манай их үзээсэй гэж бодож байна. Айгу яг Монголын орчин үеийн кино урлагт айгу шинэ өнгө нэмсэн кино гэж би бол боддог. За тэгээд ийм байна. Дараагийн дугаараараа иргэд уулзлаа. Төрхөн зур баяртай. Тэгээд таалагдсан бол subscribe, like, share тэгээд үнэхээр хэрэг болно шүү. Yes. Тэг комментос ичээрээ бидэрийг муулж болсон, сайлж болсон. Тэг ер нь коммент биччихээ. Коммент бол ганц хүний нөгөө юу гэдэг л 10 10-хгүй 100 100-хгүй гэдэг шиг нэг юм. Ядаж ингээл nice ч юм уу эсвэл шал тэнэг юм ямар ч нэг коммент бичвэл гоё шин. Тийм сүүдэрийн доор бичсэн комментос бидэр амар урамшсан. Тэг бидэр их зөндөө бол Монгол кино яригээд ер нь бодож байгаа. Нөгөө асуудал нь Монгол кино ярих гэхээр судлах юм жоох их болчоод тэгээ би жоохон залхуураад байгаа. За дараагийн дугаараар уулзлаа 4 баяртай. Кино. Бидний нүдээр